За өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч улсын хурлын тогтоолт хориг тавьсны өглөө танилцуулсан. Тэгэхээр хэд хэдэн үндслэл ярьлаа л да. Энэ нь одоо яг үндсэн хуулийн зөрчил байх магадaltaй гэдэг ийм үндслүүд ярьсан. Таны хувьд одоо энэ тал дээр ямар байр суурьтай байна? Бас үндсэн хуулийн хэд хэдэн заалтуудыг бас ярьжсэн. За яг ер нь зүгээр Монгол улсын ерөнхийлөгчд бас одоо олгогдсон нэг бүрийн эрх бол улсын хурлын гарч байгаа албан шийдвэртээр хориг тавих байна. Энэ хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч бас хориг тавилаа гэж ойлгож байгаа. За ер нь бол ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр бол Монгол улсын үндсэн хуулийг зөрчсөн хэсэг асуудал бол байхгүй байгаа. Харамсалтай нь одоо тодорхой одоо ийм зүйлүүд дээр бас асуудлыг буруугаар тайлбарлах байдлаар ийм зүйлүүд рүү явчлаа л да. Тэгэхээр яг зүгээр мэдээж энэ ерөнхийлөгчийн тавьсан хоригийг улсын их хурл одоо холбогдох чуулганы уралдааны дэгийн тухай хууль заасныхаа дагуу хэлцээ явах. Уралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олох буюу 3-2-ын саналаар энэ асуудлыг аль нэг талаагаар шийдэх байх. Гэхдээ яг зүгээр энэ дээр хэд хэдэн ноцтой үр дагавар гарлаа. За тэр саналын хураалгаж байгаа томьёоллын асуудал ирсэн. Тэгэхдээ агуулга эзээч өөрчлөгдөөгүй байсан. За энийг бол одоо бас миний бий ч гэсэн энэ үндсэн хуулийн 19 оны нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан тайлбар батлагдсныхан дараа ч товч танилцуулга дээр яг зөрчөөгүй гэдэг зүйл ингэ байж байгаа. За энийг би бас танах хэвлэлийнхэнд бас яг энэ мэдээллийн дараа өгье. Хоёрдугаарт нэг ноцтой асуудал үлээ. Энэ улсын хурлын чуулганы уралдааны эрсдийн асуудал буюу их хурлын чуулганы нэгдсэн уралдаанд хуралдах хүчин төгөлд эрс бүрдээгүй байхад чуулганы нэгдсэн уралдааныг сонгон уралдах шийдвэр гаргасан чуулганы энэ дэгийн хууль зөрчлөө гэсэн мэл. За яг тэгээ энэ асуудлыг дээр улсын хурл нэг талдаа гаргаад авлаа гэж тооцоход за ямар ч байсан зандан шитэр дарга за ингээ үлдчих шиг байна те. Амар улсын даргын асуудал бас яг хэвээр үлдэх ёстой. Амар улсын даргын чөлөөсөн тогтоол 3 асуудал байгаа шүү дээ. 3 асуудал хилцсэн. За 2 нь эцсийн шийдвэртэй, нэг нь бол төсвийн одоо 3 дугаар хэлцүүлэг шилжүүлсэн асуудал. Тэгэхээр энэ дээрээс юу өрөх гэхээр амар улсын даргын асуудал яг эргэж батсан. Ямар ч хүчин төгөлдөр одоо эрсдэггүйгээр гэж одоо шийдэж энэ асуудал дээр тавьсан бол өнөөдөр бол улсын хурлын дараа амар улсын шийдвэр дээр мөн адил яг ингэж хориг тавигдчих ирэх ёстой. Энийг одоо бас анхаарна. Хоёрдугаарт улсын 2026 оны улсын төсвийн 2 дугаар хэлцүүлэгт тусаа 3 дугаар хэлцүүлэг шилжүүлсэн тэр шийдвэр хүчин төгөлдөр бос болж байгаа. Тэгэхээр энэ 7 хоногийн бүх байнгын орнууд хуралдаж чадахгүй гэсэн үг. Энэ ерөнхийлөгчийн хоригийг авч нэг талдаа шийдвэрлэсний дараа энэ асуудлууд явахгүй бол дараа нь энэ асуудлын дээр одоо асуудлууд ингээд үүсэх нэ. Тийм учраас энэ бол зөвхөн одоо зандан шитэр даргын огцруулах хэсэг асуудал 95 дугаар тогтоол биш. Мөн тэр өдөр хэлсэн улсын хурлын дарга амар улсын чөлөөсөн хэсэг шийдвэр дээр мөн адилгаагүй үр дагавар үүсэж байна. За мөн төсвийн асуудал дээр бас үр дагавар үүсэж байгаа гэдэг зүйл. За түүлийн харамсалтай юм боллоо. Би одоо яг энэ асуудлыг бас тайлбарлая да. Цэц бол одоо яг энэ үндсэн хуулийг сахиж хамгаалах хамгийн том институт зох хэвээр хараа тусаар ажиллах хэвээр төвийг сахих хэвээр. Үндсэн хуулиуд цэцэд маргаан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 9 дугаар зүйлийн 2 дээр цэц төвийг сахина гэсэн. Энэ төвийг сахиж ийн гэдэг байдал өнөөдөр маш эргэлзээтэй зүгээр харагдаж байна. За хоёрдугаарт цэцийн хуулийн цэцтэй холбоотойгоор үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн нэгд хэсэг дээр ерөнхий сайдын хүсэлтээр за тодорхой улсын хурлын шийдвэр үндсэн хууль зөрчсөн хэсэг асуудлыг хилцэж болно гэдэг агуулга бол байгаа. За энэ дээр бол маргаан байхгүй. Гэхдээ энэ шийдвэр нь өөрөө иргэд аль биесээр гарсан байх ёстой шүү дээ. Гэтэл өнөөдөр цэц яасан бэ гэхээр нэгдүгээрт ерөнхий сайд зандан шитрийг огцруулах хэсэг асуудлыг 17 оны өдөр улсын хурл шийдсэн байхад 16 оны өдөр маргаа үсгэсэн. Гараагүй шийдвэр төр гэсэн үг. Энэ одоо яг юу гэсэн үг вэ? Урьдчилаад одоо ямар нэгэн байдлаар нөлөөнд орж асуудлуудыг угаасаа шийдэх гэдэг юм уу бэлтгэл тэнд лизинг хийгдсэн мэт. Байнгын орны шийдвэрийг цэц хиндүү штэ. Улсын хурлын эцсийн шийдвэр буюу хууль улсын хурлын тогтоолыг үндсэн хуульд нийцэж гин үгдийг хяндаг штэ. Эсвэл улсын хурлын одоо тодорхой албан тушаалтан байт юм үндсэн хууль зөрчсөн хэсэг асуудал. Гэтэл цэцийн дээр маргаа үсгэсэн мөнх сайхан цэцийн гишүүний санал дээр 16 оны өдөр буюу улсын хурлын тогтоол нь үндсэн хууль зөрчсөн асуудлаар маргааны бэлтгэл ажлыг хян шийдвэрлэх маргааны бэлтгэл ажлыг хангаж ийна тайлбар мэдээ ирүүлэгдсэн мэл. За хоёрдугаарт нэг ноцтой юм байна. Нэгдүгээрт шийдвэр гараагүй байж хат цэцийн маргаа үсгэж явсан байна. Хоёрдугаарт энэ асуудал дээр ерөөсөө 3 хоног ажлын 3 хоногийн дараа эцсийн шийдвэрээр шийдвэр нэгдсэн. Гэтэл
үндсэн хуулийн 66 дугаар зүйл байгаа. 66 дугаар зүйлийн 2 дахь хэсэг дээр үндсэн хуулиэд нийцээгүй хууль улсын хурлын тогтоол нийцэж байгаа хэсэг асуудал дээр дүгнэлт гаргаж улсын хурлд оруулна. Энэ дүгнэлтийг дараагийн 66-гийн 3 дахь хэсэг дээр байгаа. Энэ дүгнэлтийг улсын хурл хүлээж аваагүй бол их судлаараа эцэслэн шийдвэрлэнэ гэж байна. Тэгэхээр өнөөдөр ямар зорилгоор дунд суудлын уралдаанаар хилцэхтэй асуудлыг шууд их судал руу оруулж улсын хурл энэ үндсэн хуулийг зөрчиж байгаа юм. Цэц өөрөө. Цэцийн дээр хөх тэнгэр мэнгэр бол байдгүй шүү. Цэцийн дээр өөрөө үндсэн хууль байдаг. Үндсэн хуулийг барьж ажиллах ёстой цэц маань үндсэн хуулийг зөрчиж байгаа туйлын харамсалтай байна. За дээрэс нь саяын одоо тий үндсэндээ 17-нд гарсан шийдвэрийг 16-нд бүр төрүүлээд яалаа. Дээрэс нь дунд суудлын уралдааныг алгасаад их суудлын уралдаан гэдэг үндсэн хуулийн 66-гийн 3 дахь хэсгээ өөрөө зөрчлөө. За дээрэс нь мөнх сайхан одоо цэцгийн гишүүний хувьд бол одоо бас бодолцох хэрэгтэй. Өөрөө одоо ашиг сонирхлын зөрчилтөөгөө илэрхийлээд татгалзах хэрэгтэй байхгүй. Энэ хүн чинь цэцгийн 19 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр яг энэ дээр тайлбар мэдүүлэг энэ номнуудыг чи өөрөө биччихсэн юм шүү дээ. Тэгээд энэ тайлбарыг биччихсэн 2 дугаар улсын хурлын тамгын газар үед тухайн үеийн зандан шийдвэр дарахтаа гэрээгээр ажиллаж исэн энэ гэрээ баримтууд нь байдгийн гэсэн хитэн хичнээн сая төгрөгөөр гэрээ явуулаад ажиллаж исэн гэдэг лээ. Ийм ашиг сонирхлын зөрчилтөө илтэд ийм нөхцөл байдлууд ингээд явж ийн тэгээд туйлын харамсалтай байна. Тэгээд ингээд Монгол Улсын 92 оны үндсэн хууль батлагдсанаас хойш парламентын түүхэнд ийм гарсангүй нэг одоо асуудал дээр ерөнхийлөгчийн болоод цэцэн шийдвэр ерөнхийлөгчийн хориг цэцэн шийдвэр зэрэг гарлаа. Цэцэн өөрөө эргээд улсын хурлын шийдвэр нь алавжаагүй буюу гараагүй байж хат яаруу санд руу маргаа үсгэлээ. За дээрэс нь өөрийнхөө үндсэн барих хэвээр үндсэн хуулийг зөрчиж дунд суудлын уралдаанаа алгасаж тодорхой асуудлыг шууд их суудлын уралдаанаар зарлаад бэлтгэл ажлыг 3 хоногт хийлээ. Тэгэхээр үндсэн хуулийн цэцэн маргаанд бэлтгэх ажлыг цэцэд маргааны шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлдээ байгаа. 11 асуудлыг тодруулж иж одоо асуудлыг цэцгийн уралдааны хуралдуулна. Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг шалтгаалan 30 хоногор сунгаж болно гэж байна. Тэгээд энэ 11 асуудлууд нь одоо хангагдсан хэсэг асуудал нь үнэхээр тодорхойгүй байна. Хоёрдугаарт ганц юм байна. Дайн болон онц байдал зарласан цэрэг хөдөлгөх буюу одоо тий дайн зарлаж энэ цэрэг хөдөлгөх шийдвэр гарсан байх юм бол цэцгийн уралдааны 3 хоногийн дотор бэлддэг. Бусад асуудлуудыг ингэж одоо боломжтой хугацааг нөхөө байтал ямар ч одоо мэтгэлцэх талуудад тайлбар гарах болцоогүйгээр тэгээд дунд суудлын уралдааныг алгасаад ингэ явна гэдэг бол одоо маш том эмгэнэл болж байна. Тэгээд улсын хурлыг төлөөлж очих гишүүнээ ер нь томилсон юм болов уу? Одоо мэдэхгүй чи хилцээгүй шүү дээ. Бид ингээд тайлбар мэдүүлгээ гарна. За энэ чинь ингээд одоо хичнээн одоо тий итгэнсэн төлөөлөгч томилогдохын тайлбараа гаргаж өгөх ёстой. Гэвтэл энэ процессыг ерөөсөө олохгүйгээр 22-ны өдөр их судал гээд би хэлээд нь шүү дээ. Монгол Улсын үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2-3 дахь хэсгийг шууд ноцтой зөрчиж байна. Цэц өөрөө. Тэгээд цэц өөрөө үндсэн хуулийн тэр цэцэн хуулийнхаа төвийг сахих зарчмаа алдагдуулчлаа. Мэтгэлзэх зарчмыг алдагдууллаа. Тэр 23 дугаар зүйл заасан цэцэд маргааны шийдвэрлэх ажиллагааны тэр бэлтгэл ажлыг хангах хугацаагаа зөрчиж байна. Энэ нөхцөл байдлыг бүр дайн байлдааны түвшинд тавьж үзэж штэ. Дайн байлдын цэрэг хөдлөх тэр 3 хоног байгаа байхгүй. Үндсэн хууль зөрчлөөгүй тэгээд одоо хурал даргалсан болгонд яг гишүүн бас хариуцлага хүлээх нөхцөл байдлаар орчлоо штэ. Энэ улсын хурлын штэ. Улсын хурл хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Ингэж хувь хүн лөө халтаж болохгүй. Би одоо энэ дэр энэ улсын хурл энэ дэр хамтын шийдвэр гаргасныхаа төлөө за энэ асуудлууд нь үнэхээр асуудал байнааг бол ерөнхийлөгч хориг тавьдаг эсвэл цэцэр шийдвэрч болно. Гэхдээ эдгээр нь дандаа хуулийн өрөөнд явах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр энэ зүйлүүд байна уу гэдэг дээр биш. Би ч гэсэн одоо шударгал хэлсэн. Ерөнхийлөгч хориг тавьж болно. Ерөнхийлөгчийн институцийн буюу ерөнхийлөгчийн зөвлөх тамгын газрын даргал үндэслэлийг тайлбарладаг шүү дээ. Өнөөдөр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга буюу төрийн тусгай албаагч тайлбар хийгээ зогсож байна. Энд ч одоо болох юм уу? Чи юу болоод байгаа юм бэ? Энэ нөхцөл байдлыг л хэлж байгаа. Хоёрдугаарт ерөнхийлөгчийн хоргийг хилцэж эхлэегүй буюу улсын хурлын нийт 14 хоногийн дотор хилцэх ёстой. Энэ шийдвэр болоогүй байж цэц зэрэгцүүлээ маргаа үсгэсэн ингээ явж байна. Хүч төрөө явж байна. Өөрөө процедурыг зөрчиж байна. Ийм л одоо зүйлүүд болсон. Хин нэг нь нөлөөлсөн байвал одоо ямар хариуцлага? Цэцгийн гишүүн бол улс төрөөс ангид хараат байх ёстой гэж цэцгийн хуулийн 60 эд дээр байна. Би одоо хараад хэлчих тийм үү? Ер нь эцэг байгаа. Тий, тэгээ ер нь хараат усаар байх ёстой. Тэгэхээр маргаан үсгээд байгаа мөнх сайхан цэцгийн гишүүний хувьд бол зандан шатар дарагтаа гэрээгээр ажиллаж исэн. Өмнө нь бол одоо тий үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ажиллаж исэн ийм хүн байгаа. Тэгээ энэ дээр ингэж өөрөө үндсэн хуулийн 66-гийн дур зүйлийг зөрчиж за ингээ хараат усаар байх цэцгийн гишүүн маань тэгээ үндсэн хууль
хурлын маргаан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль заасны гадаа мэтгэлзүүлэх төвийг сах зарчмаа ингэж өөрөө өгөөсгөж ийм зүйл дээр оролцож байгаа нь одоо туйлын харамсалтай байна. Гэхдээ аливаа зүйл одоо явж байна. Яг бүрэн одоо шийдвэрүүд хүрээд ирэх үнэхээр одоо харамсалтай. Гэхдээ би одоо цэцгийн шийдвэрийг бол та бүгд үзүүлэх зүг бах. Энэ ингээд 16-ны өдөр байлаа шүү. Одоо би энийг одоо камера татчих авдаг болцоо байдаг бол аваарай. Хоёрдугаар үнэхээр туйлын харамсалтай. Чи одоо шийдвэр гараагүй гэж яхад ийм зүйл ингэж маргаа үсгэж ярьж болохгүй шүү дээ. Энд чинь тэгэхээр бид чи одоо бүхэл бүтэн одоо ямар зүйлд орчод байна гэдэг зүйл одоо энэ дээрээс харагдаж байна л гэж бодлоо. Дунд суудлаа биш шууд их суудлаа хуралдуулах нь ганцхан тэр одоо дайн байлын үед гэсэн юм хуулийн зарчим. ийм байна. Өөртөө улс орны одоо онцлог байдаг. Үндсэн хуулийг та нарт уншуулад үндсэн хуулийг нэг уншаад үзүүлчихье та. Үндсэн хууль дээр ийм залтаа. Үндсэн хуулийн 64 дугаар зүйлийн нэгт хэсэг гэж байгаа. За чанар хүн би компьютер дээр гаргаад үзүүлэх гэж бодож ирсэн. Энэ 64 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт үндсэн хуулийн цэцэн энэ зүйлийн нэгт хэсэг заасан үндслээр дараах маргаантай асуудлыг дүгнэлт гаргаж улсын хурлд оруулна гэж. За энэ зүйлийн нэгт хэсэг гэдэг нь өөрөө ерөнхий сайдын хүсэл дээр гэсэн үг байхгүй. За ерөнхий сайдын хүсэл дээр маргаантай асуудал дээр дүгнэлт гаргаж улсын хурлд оруулах нь шүү дээ. Тэр маргаантай асуудлын нэг нь юу вэ гэхээр улсын хурлын хууль бусад шийдвэр үндсэн хуульд нийцж байгаа хэсэг асуудлаар гээд доотлолт заасан. За энэ асуудлаар нь гаргасан бол доотлолын 66-гийн 3 дахь хэсгээр нүгж байсан бэхээр энэ зүйлийн 2 дахь хэсгийг 1-2 заасны дагуу буюу тэр маргаантай хууль улсын хурлын тогтоол гэсэн. Оруулсан дүгнэлтийг улсын хурл хүлээн зөвшөөрөөгүй бол үндсэн хуулийн цэцэд дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана гэд Монгол улсын үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт байж байгаа. Энэ заалтаа зөрчөөд дүгнэлтийг алгасаад бүр тогтоол хэлбэрийг эцсийн байдлаар гаргадаг. Одоо энэ заалтыг алгасаад ингээ эцсийн шийдвэрийг гаргах байдал руу ингээ орж байгаа. Тэгэхээр Монгол улсын хурлын бүрэн эрх буюу халтшгүй энэ одоо төрийн эрх мэдэл энэ улсын хурлд байгаа эрхлөө ингээ цэц өөрөө шийдвэрээ халтаж эхлэж гин удаа гэдэг л одоо том болгоомжлол бол байна. Тэгээ би дээрэс нь хэллээ шүү дээ. Цэц өөрөө төвийг сахих хэвээр энэ зарчмаа алдчихлаа. Энэ маргалдагч талуудын маргаан дээр бодиттой дүгнэлтээ гаргахын тулд тайлбаруудыг авах хэрэгтэй. Авахгүйгээр шууд 3 өдөр их судлалын хурал зарлж гин. Дээрэс нь бэлтгэл ажлыг хангах 11 асуудлаар тодруулах материал авсан хэсэг нь өнөөдөр бидэрт байхгүй байна. Дайн болон онц байдал зарласан. Дээрэс нь цэрэг хөдөлгөх шийдвэрүүдийг гардаг 3 хоногийн дотор одоо дүүцүүлж энэ асуудал хандж байгаа мó гэдэг ийм ноцтой үр дагаварлаа өнөөдөр ингээд явчлаа. Тэгээд Монгол улсын парламентын 1992 оноос хойших арсан үндсэн хуулийн жишг дээр ийм зүйл байгаагүй, туйлын харамсалтай байгаа. Тэгээд ийм одоо бурангуй байдлаар цэц хүртэл одоо ажиллаж байгаа нь одоо туйлын харамсалтай байна. Тэгээд би нэг зүйлийг хэлье. Үндсэн хуулийн цэцгийн дээр хөхтөнгөр энтер байдаг гэдэг одоо зарим одоо улсын хурлын гишүүд уянгалж ил тийм байхгүй. Үндсэн хуулийн цэцгийн дээр хүртэл үндсэн хуулийн маань өөрөө байт юм а. Үндсэн хуулийг ягштал дагж мөрдөх үүрэгтэй, хамгаалах үүрэгтэй болохоос биш үндсэн хуулийг улс төрийн зорилго гоож ингэж одоо болохгүй гэдэг зүйлийг би одоо эцэст нь бас хэлмээр байгаа. Улсын хуралдаанаар 2 асуудлыг нэгтгэж хэлцэнэ гэдгийгсэн байсан. Нэг нь болохоор улсын хурлын гишүүн үндсэн хууль зөрчил хэсэг, нөгөө нь улсын хурлын улсын газар огтруулсан тогтоол хоёрыг тийм. Харин яг энэ дээр л заваа хэмээг хэлж байгаа байхгүй. Тогтоол нь бол 2 шатаар заавал явна гэдэг үндсэн хууль өөр хэлчихэд шүү дээ. За тодорхой албан тушаалт үндсэн хууль зөрчсөн хэсэг асуудал бол тусдаа ингэ явж болно. Энийг албаар ингэж нэг дор хийж ягаад ийм байдлаар одоо улсын хурлын бүр эрхт хавтаж байгаа байхгүй. Энэ улсын хурлын чи 111 гишүүн цуглаад 71 шийдвэр гаргачаад байхад ийм зүйл байж болох юм уу гэдэг асуудал байгаа. За би гэхдээ мэдээ цэцгийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх бүрийн эрхт бол хүндэтгэлтэй хандна. Гэхдээ ашиг сонирхлын зөрчилтөө үндсэн хуулийн одоо зөрчиж байгаа ийм цэцгийн гишүүн бол энийг одоо ингэж магааныг хянаа хэлцэж болохгүй гэдэг дээр л байна. Хамгийн томьёоллоо уг саналаар гээд агны саналаараа ер нь явуулж болоо гэдэг. Ер нь та нарын ингээд яг ийм хоёр тал ингээд хуулийг яг өөрт ашигтайгаараа тайлбарласнаас одоо ингээд хурдлын засгийн газрын дампуурч одоо цэцрүү энэ асуудал чи явууллаа шүү дээ. Харин тийм ээ. Би одоо ганцхан зүйл хэлээд байна шүү дээ. Энэ улсын хурл гэдэг чинь улсын хурл гэдэг бол дотоод бүтцийн нэгжтэй. Улсын хурлын үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байна гэсэн. Хуралдааны энэ үйл ажиллагаанууд нь байнгын ороо, дид хороо, намын бүлгүүдээр дамжиж хэрэгжинэ гэсэн. Альва улсын хурлаар хилцүүлж байгаа асуудлыг эрхэлсэн буюу мэргэжлийн байнгын ороо нь авч хилцээ санал дүгнэлтээ гаргана. Санал дүгнэлтийг улсын хурл дээр хилцээд энэгээр нь явна. Тэр байнгын орооны төвшөнд санал өгж байгаа хүмүүсүүдийг заавал ингэж өгөх ёстой гэж бид нар албадах эрх байхгүй шүү дээ.
Жишээ нь одоо би бол зөвхөн төрийн байгуулалтын байнгын ороонд санал өгөх хэрэггүй буюу санал төгөлтөөр танилцуулах хэрэгтэй байхгүй. Би тэр гишүүдийг 32 гишүүнийг яаж санал өгөх би мэдэхгүй байхгүй. Тэр саналын үр дүнгээс шалтгаалаад зөв томьёол өөрчлөлт гэж байгаа учраас ерөнхий сайдыг огцруулах хэсэг асуудал 64 дээр нэмэх нь нэгүү эсвэл 64 дээр хасах буюу дэмжихдэггүй агуулгач яг хэврээ байгаа шүү дээ. Энд ямар ч үндсэн үйл зөрчсөн асуудал байхгүй. Урд нь яг энэ жишгээр явсан Зандан шатар дарагч гисэн 21 онд Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж исэн тухайн үеийн одоогийн хөрс ерөнхийлөгчийг огцруулахдаа энэ дигээр явна гэд гормын саналыг Бямц цогц гишүү өөрөө гаргаж ягаад явсан. Энэ дээр ямар ч асуудал байхгүй. Одоо та бүгд хараарай. Энэ үндсэн хуулийн одоо хоргийг хүлээж авах дэгэн хүртэл яг юм байна. Холбогдох байнгын орооны санал дүгнэлтийг чуулган сонсгочоод 2 байнгын орооны санал дүгвэл эрхэлсэн байнгын ороо төрийн байгуулалтын байнгын ороо. Энд чинь гээд улсын хурлын яг бүтцийн байгууллага явдаг процедураар явж байгаа үйл ажиллагааг ингэж мушгиж явж болохгүй гэдэг. Хоёрдугаар манай хиний асуусан юм дээр яг чухал юм би хэлчихье гэж бодож байна. Энэ ингээд одоо материал бол үлдсэн. Монгол Улсын үндсэн хуулийг оруулах нэмэлт өөрчлөлт оруулах төслийн тайлбар шүү. Батлагдаагүй байхдаа энэ ямар тайлбаруудыг тухайд оруулж исэн бэ гэдэг зүйлийг яг бичсэн. Энэ 43 дугаар зүйл дээр юу гэхээр хуралдаанд оролцсон гишүүдийн олонхоор шийдчихэд нийт гишүүдийнх болгож хувирсан байхгүй. Өөрөөр хэлэх юм бол 76 гишүүний 39 нь хуралдаад 20 нь огцруулчаад ирсэн ч арайж болохгүй маа. Энэ одоо бас засгийн газрын доктортой байдал нөлөөдөд байгаа учраас энийг нийт гишүүдээс болгоё гэдэг л өөрчлөлт байна. Хоёрдугаарт ингэж огцруулсан тохиолдолд 30 хоногийн дотор дараагийн ерөнхий сайдыг л томилоороо гэдэг шийдвэр гаргасан. Дараагийн өөрчлөгдсөн зүйл нь засгийн газар гэж байсныг ерөнхий сайд гэдэг л нэр томьёоны өөрчлөлтийг хийсэн байна. Тэгэхээр энийг одоо ингэж гуйлаад одоо бас үнэхээр одоо мэдэхгүй байна. Яаж олон нийтийн ингэж хэвлэл мэдээллийн хэрэгслийг одоо барьж байгаа ч гэдэг юм уу? Яаж ингэж одоо олон нийтийг төрөгдүүлээд байгааг ерөөсөй ойлгохгүй байгаа байхгүй. Тэгээ би одоо энэ танаас харчих. Энэ залтыг ингэ тайлбарууд нь байж байгаа. Ерөөсөө л энэ гэж. За энэ тайлбарууд нь гарч ирж байна. Одоо 39 40 зүйл одоо хараад байгаа. За энэ 43 дугаар зүйлийн 1. За ийм залт биш үү. Тэгээ энэ дээр бүр ингэ судалгаа хийсэн байна. За мэд сайхны инх сайхны засгийн газрыг саналаараа огцорсоо. Элбэг доржийн засгийн газрыг 39-37-оор, наран цэцэрлтийг 42-22 ч гэдэг юм уу. Ийм байдлууд дээр энд ерөөсөө энэ асуудлуудыг л ердий болгохоор шийдчихэд эснийг өөрчилж байгаа шүү гэдэг зүйлийг хэлсэн баггүй. Тэгэд энэ хардаа дараа нь ингээд ерөнхий сайдыг огцруулсан шид хоногийн дотор засгийн газар ерөнхий сайдыг томилох хэсэг асуудал тодорхойгүй байсныг тодруулж өгч байна гэдэг. Өөр ямар нэгэн байдлаар одоо учралж байд юм уу эсвэл Бямц цогц сайд гэдэг хэлээд тийм зүйл огтуусаа байхгүй. За дараа нь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт маань батлагдлаа. Батлагдаад энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн албан ёсны тайлбарыг улсын хурлын тамийн газар Лүмдээ Жанцангой, Үлзий сайхан, Хатанбаатар, Товуу сүрэн, Лувсан Жамц, Болормаа гэдэг хүмүүс редакц найруулгыг хийгээд энэ дээр ингэ гарсан байна. Яг мөн адил энэ зүйлүүдийг хийсэн. Би одоо энийг түрүү ингээд бас тайлбарсан байгаа. Ийм зүйлүүд ингээд улаан цагаан ингээд баримттай зүйлүүдийг мушгин гуйлж үндсэн зөрчсөн мэтэр ингээд тайлбарлаад улсын хурлын дотоод бүтцийн нэгжээр хилцдэг энэ асуудлыг үүсгээд байнгын ороон дээр одоо тэгвэл ерөн байнгын ороонуудыг татан болгоо шууд аливаа асуудлыг улсын хурл дээр орж шийдэх хэрэгтэй болж таарад байгаа байхгүй. Ийм парламент ёслуугаа халдсан парламентын явдаг процессыг үүсгэсэн ийм зүйлийг гишүүд маань яриад одоо энэ зүйл рүү хийж чана одоо туйлын хамсалтай амлалт нийтлэлтэй. Одоо юу хүлээгээд авчлаа гэхээр яах вэ? Дахиад улсын хурлын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах юм уу? Эсвэл шууд